Хоол, найз, баримын зэрэг зохиолуудыг бичсэн Тринити зохиолчийн дараагийн шинэ аимшигын зохиол болох Арын байшингийн эмэгтэй. Ийм бүгд бүтэн хувилбараар орлоо. Арын байшингийн эмэгтэй. Зохиолыг бичсэн Тринити. Дуу оруулсан Б. Оргилволд. 2025 он. 1-р хэсэг. Гадаа гарахаас зүрхшээн бөгчм халуун зуны улирал. Цаг агарын мэдээгээр нэмэх 30 хэмгээж зарласан ч минийхэр бол даруй нэмэх 35 градус хүрч байх шиг. Нарнаа сайж гэрээсэн гаралгүйгээр компьютерийн араас хэдэн ажиллан амжуулав. Ажлын гүйцэтгэлийн тухайд өнөөдрийн хувьд хангалттай. Манай компани барилга хүнд машин механизмын тоног төхөөрөмжийг гадаад улс орнуудаас импортлож, дотооддоо нийлүүлэх ажил эрхэлдэг. Энэ компани байгуулж байснаас хойш одоо 25 жил өнгөрчээ. Анх ганцаархнан ажиллаж эхэлсэн энэ компани маань одоо өргөжин тэлж 30 гаруй байнгын ажилтнтай болсон. Дээрээс нь нэмээд өнгөрсөн жилээс эхлэн шинэ технологиор айлуудын цуслангийн байшин барьж байгаа. Би анх эхэлж байхдаа энэ компани энэ хэмжээнд хүртэл тэлнэ гэж өөр төсөөлж байгаагүйсэн. Таалагдахгүй хүнийхэн удирдлагын дор ажиллахгүй гэсэнтэй л энэ ажлыг эхлүүлж гэр бүлийнхнийхэн үндсэн хэрэгцээг л хангахыг зорж байсан шүү дээ. Тэгэж эхлүүлсэн ажил маань өнөөдөр энэ хүртэл өргөжчихсэн байгааг харах үнэхээр л сайхан. Өнөөдрийн хувьд ажилдаа цэг тавьсан болохоор би сандал дээрээс үндийж хөргөгчнөөс хүйтэн унд авч задлаа. Гэр маань ханхаа хоосон өргөөд нэг л бишээ. Эхнэр маань 2 охиноо дагуулад дөнгөж өнөө өглөөхөн гадагшаа ниссэн. 2 ихэр охин маань энэ жилээс эхлэн гадаадд сурахаар болсон хэргэлдэ. Тэгээд л эхнэр маань тэднийг хүргэж өгөх, амьдрах дотор байртаа танилцах гээд явсан тэр. Харин миний хувьд энэ дэх ажил төрөл болж өгөхгүй байсан тул гэртээ үлдсэн юм. Өргөлжил бужигналдаж наад зурагдынхаа дуг аяархан болгоод өгөөч гэж хэлүүлдэг гэрийнхэн маань ингээд явчихсан чинь эзэнгүү хитэн өрөөнүүд ханхаа гоосон өргөөд цаанаа л нэг тоохгүй. Хүнийхэн дагаад ч тэрүү сэтгэл санаа минь чаахан гунтуухан. Хийх байхын олж чадан хитэн өрөө хөрөнд дэмий жаахан холигснон эцдэн цагийг аятайхан өнгөрөх нэгэн арга бодож оллоо. Цуслангийнхаа байшин руу очие. Тэнд очиж байшингаа иргэнгэн зав зайтай байгаа ганц нэг найзуудаа дуудаж хідэн шил шар аригны бөглөө мулталж сайхан буух халъя гэж шийдлээ. Тэгээд намайг дуудвал яаж ч байсан хүрээд ирдэг зоргоо найз руухан залгалаа та. Тасны цаанаас танил дасал болсон багийн найзын минь цовоо цолигүн дуухад нь. За юу вэ төрөө? Эхнэр хүүхдүүдээ гадаад руу зүлчхөөд ганцаараа жаргаж суунуу аа. Юу гэж юм да? Жаргах гин шүү. Харин чи зовоод сууж байна. Ганцаараа байхаар ховигнод нэг л дуухгүй юм аа. Цаг үргэлж божгон жамдарсаар байгаад бүр даасчихсан бол та. Хийх байх ааж болж ядах шиг. Чиний ажил сайн уу? Зав зай хэр байна та? Хөө найз нь ажиллах хэдэн машина нааш цааш нуулгаад байж л байна. Өнөөдөр гэхдээ ерөнхийдөө сул талдаа л байна да. Тийм бол миний найз үдээс ойхон манай цуслан дээр нэг хүрээд ирээч. Өнөөдөр манай лагер дээр сайхан пивууж сууя. Цаад хэдээсээ гам дагуулад ирэх завтай хүн байвал аваад ир. Хэдүүлээ чинь ойр дуулдсангүй. Тэндээ бүгдээрээ хонсон ч болж байна. Багтахгүй зовлон байхгүй шүү дээ. Сайхан санаа байна. Тэгээл дээ. Тэгтээ хонно гэж худлаа яриад явах вэ? Маргааш өглөөрт ажилтаа. Тайван сайхан сууж угаад шүн буцчихъя. За дураараа л бол. Ямар ч байсан хүрээд ир. Би та хэдийгээ ирнэ гэд бэлдээд байж бай. Ингээд би удсаан таслангуудаа гэрээс гарч хажуугийн дэлгүүр рүү явж орлоо. Лагер дээр хэрэглэх хэд хоногийн хүнс, хангалттай хэмжээний шар айраг, виски худалдаж авч машиныхаа тээшинд хийв.
Хэрвээ хотод зайлшгүй ажил гарахгүй бол зуслан дээрэн хэд хонож тэндээсэн ажлаа амжуулаад байж гэж бодов. Ингээд л шуудхан хөдөллөө дөө. Хотын төвийн их түгжрлээс гарч зуслангийн зам руу орох үнэн дээл сайхан. Сэтгэл санаа бүр нэг цаанаасаа сэргэж өдөр тутмын жижиг сажиг асуудлууд мартагдаж машины хөгжмөр цангинах дууг хоолойныхон чинийн тултал дагаж аялав. Ингээд явхад амьдралын сайханд талархмаар. Үгүй хүн гэдэг сэтгэлийн амтан гэдэг нь үнэхээр л үнэн юмсан ч. Хотын үсэр дуу чимээнээс холдож сул чөлөөтэй замаар салхи татуулан давхихаар амьдрал гэдэг тэр чигээрийн аз жаргал болоод л уурчих юм. Эхнэр хүүхдүүд маань ч гадагшаа явсан ол зургууштай сайхан хэрэг мэт санагдаж ганцхан хэд хоног болсон тэр бүр тохиогоод байдаггүй аятайхан мөч юм шиг санагдана. Мэдээч ийм бодол төрж байна гэдг нь гэр бүлийн үгүйсгэж байгаа хэрэг огтоос биш. Зүгээр л нэг хэсэгхэн зургийн завсарлага өөртөөгөө байх боломж гэлтэй. Манай зуслангийн байшин бараг л ой модонд тулсан. Гэхдээ тэрж утгаараа эргэн тойронд нь өөр илүү дутуу байшин сав барайд байх боломжгүй. Тийм болохоор олон хүний хөлд дарагдаад байхгүй ээлэх хууль тэр л янзаараа. Би зуслангийн засмал замаас баруун тийш зам салан эргэж шорон зам руу орлоо. Онгүнээс хөхөө донгодож машины нээлттэй цонхоор цэвэр сайхан агаар орж ирэх нь нин таатай. Ингээд би төд удалгүй зуслангийн байшинган олж харлаа да. Өөрөө амьдрнаа хэмээн төлөвлөж, гүний худаг ухаж, бүх дэд бүтцэн шийдэж. Өнгөлгөөний тоосхоор сэтгэл гарган барьсан энэ байшин маань хав ойрын бусад байшингуудаас аргагүй нэг ялгарч харагдана. Харин манай байшингийн арын ганц байшин л хав орчныхон гоё сайхан байдлыг арай л нэг доош нь чангааж байх шиг нүдэнд тусна. Манай байшингийн яг арын залгаа ой модны аманд баригдсан дүнсгэр хар байшин. Бэ хашааныхаа наахын байх жалганы хажуугаар хурдан гасан болгоомжтойхон эргэлээ. Тэгэд эцэст нь машинын хашаандан оруулж эвтэйхэн байрлуулчихад тэшнийхэн хэсгийг нээж дэлгүүрээс авсан хүнснүүдэн гэрэл үгэн зөөв. Байшиндан орж ирмэгцэн өвчмхэн сайхан амьсгаавлаа. Халуун өдөр ингээд зуслангийн байшиндан ороод ирэхээр сэрүү татаад хичнээн сайхан. Дутуу гуцаа юм нэгэхэн ч байхгүй тохиолог сайхан байшин минь. Ингээд би ямар тач даруухан шиг хөргөгчөн залгууртан залгаж асаагаад буцаж гарлаа. Дэлгүүрээс авсан шилтэй шар аригнуудан эртгэн шиг хөргөж байхгүй бол гориггүй. Давжааныхон шатаар доош уруудаж машин руугаан алхаж байхдаа хойно харагдах арын байшин дээр харц тогтож хэсэг зурд зогтолсов. Хин золигийн байшин харахаар л инээмсэглэл алга болж хүйтэн чулуу залгичих шиг тавгүй мэдрэмж төрдөг юм. Миний л мэдхийн энэ байшин эзэн гэх хүнгүй талав 10 жил болж байгаа. Хашаанд нь шарилж халга аврагчихсан. Хаалгууд нь битүү цоожтой дүнхийсэн хоёр давхар дүнзэн байшин. Хэмжиж багцаалдвал хоёр давхар нь нийлээд лав 300 м квадрат элбэг хүрэх үйц том. Урагшаа буюу манай байшин төв зам руу харсан нийт 6 цонхтой. Хоёр давхрын 3, нэг давхрын 3 гэсэн үг. Хойш ойруу гарсан бас хэдэн цонх байгаа. Өмчийн эзэн гэх хүн гарч ирдэггүй ч харин хаа очиж энэ хэдэн цонхнууд нь бүрэн бүтнээр байгаад л байна. Гэхдээ цонхч гэж дээ. Онцагийн тоосон дарагдаад зэгэлдсэн саарл шил нүүдэл харагддаг болж. Бэз усландан ирэх мөрдөөл энэ байшингийн эзэн гэж юу ямар хүн байдаг юм бол тоо
хийж өөрөөсөн асуудаг гэсэн. Энэ удаад ч гэсэн тэр бодол дахиад л төрж байна. Арын энэ байшингийн сараалжин төмөр хашаа нь бусад айлуудынхтай харьцуулахад лав тохоо илүү өндөр. Дээрээс нь шовх үзүүртэй болохоор давж орно гэж саналдаггүй. Хашааныхын хаалгыг хоёрын зэрэг том цоожоор цоожилчихсан бүр зэвэнд баригдчихсан. Манайхыг анх энд зуслангийн газрыг худалдаж авсан тэр цун л энэ хойд хашаа байшин цоожтой байсан юм. Түүнээс хойш даруй 10 жил өнгөрсөн ч энэ байдал нэг ч удаа өөрчлөгдсөнгүй. Магадгүй намайг манайхыг эзгүй байх үед дээрх байшингийн эзэн гэх хэн нэгэн ирж байшин саван эргэсэн байж болно л доо. Гэхдээ л тийм бишээ гэдг нь бараг л ойлгомжтой. Хүн ирсэн бол ядчил тэр зэвэрсэн цоож цуурган солигдсон баймаар гэтэл тийм биш. Энэ удаад ч гэсэн зэвэнд дидэгдсэн хуучин цоож нь ирээч сараасан тэр янз заран байж л байна. Энэ байшингийн эзний тухай ойр тойрны хүмүүсээс асууж сургалаад мэддэг гэх хүнтэй бараг л таарч байгаагүй юм. Бараг гэсний шалтгаан нь манай энэ доох нь төв замтай ойр байдаг гочоо өвөөг хэлж байгаа хэрэг. Нэгэн цагт номын мөрөх хөөж сайн лам болох гэж чармааж байсан чи эцэстийн сахилан орхиод игэл амьдрал их сонгосон нэгэн. Тэр тухайг надад нэгэнтэн дурсаж байсан гочоо өвөө энэ цуслантан хүл муутай эмигэнтэйгэн хамт олон жил амьдарч байгаа. Тэр өвгнөөс өөр манай энэ арын байшингийн эзний талаар мэддэг хүн нээгч байхгүй. За ер нь бол гочоо өвөөч гэсэн яг таг нарийн сайн мэддэг гэх хэрэггүй. Зүгээр л арын байшингийн эзэнтэй хэдэн удаа таарч байснаас хэтрэхгүй гэдэг. Гочоо өвгний хэлснээр бол дээрх байшинд нэг залуухан бүсгүй амьдардаг байсан гэх. Манай өвгөн хойшоо мод руу орох гээд алхаж явахдаа энэ арын байшингийн тагтан дээр жигтэйхэн урт үстэй залуухан сайхан бүсгүй сууж байгааг харж л дээ. Өвгөний үгээр бол тэр эмэгтэй бусадтай нийтж биш. Аль болох л хүмүүстэй тааралдахгүй хичээдэг байсан гэж байгаа. Гочоо өвгөн тэр бүсгүйтэй харц тулж хаад ойролцоо амьдардаг хөршийн хуваар гардаллан мэндэлдэгч заадах нь өөр хариу мэндэлдэггүй. Өвгөн рүү хариу төгөх нь байдгүй бүр буруу хараад суучдаг. Эсвэл бүр тэр жигтэн байшин руугаа буцаад орчихдаг байсан гэж байгаа. Эзэн нэрдэггүй хойд байшинтай холбоотой гочоо өвөөгийн ярьсан зүйл ердөө л энэ. Бэ дүнсэж барайсан арын байшин руу хэсэг зур ширтэн байсан уртаараа санаа алдлаа. Энэ арын байшин түүний эзний талаарх мэдээлэл гээд байх юм үнэндээ л хомсхон аж. Одоо бол энэ байшин энэ хавийн хүмүүсийн нүдэнд байж л байх ёстой хуучин тавилах шиг харагддаг болж. Бүгд л дөжирч гисэн сонирхогч хүнгүй. Ийм нэг байшин энэл жигтэн ингээд байж л байх ёстой юм шиг. Энэ том дүнзэн байшинд тийм нэгэн бүсгүй амьдарч байсныг гочоо өвөө бид хоёроос өөр мэдэх хүн нэг их ч байхгүй. Магадгүй өвгөний хэлж байсан тэр урд сайхан үстэй эмэгтэй энэ байшинхан өөр хэн нэгэн зарсан байж болно. Тэр худалдаж авсан хүн ч гэсэн дамжаад цаашаа өөр бусдад зарсан байхыг хэн мэдэх вэ? Ямар тач одоогийн эзэн нь гэж яг ямар янзын хүн байдг нь мэдэгдэхгүй. Ийм нэгэн байшин моддын захад байсаарлаа. Орой нар шингэхээс өмнөхөн зоргоо маань нээлтэг хэдээсэн хоёрыг нь дагуулж гисэн. Бас нэг дүүгээрээ машина бариулсаар хурж ирлээ. Машиныг нь бариад буцаад явах жолоочтойгон ирсэн болохоор бодох санаа зовох юмгүй л чөлөөдөө сайхан ууж идцгээв. Ойр дуулзаагүй хэдэн найзуудын яриа
нэг сэдвээс нөгөөрөө хөврөн үргэлжилж амралтан ярилцсаар нэг л мэдхэн шүн болгочихон тэр. Ингээд л ирсэн гийчин буцдаг жамаар найзууд маань явцгаах боллоо. Хоноод яваач гэж хэлсэн чи бүгд л харих ёстой гэцгээж говьж тайвсаар гарцгаав. Би найзуудан гаргаж өгөнгөө зоргоогийн тохооноос татам зогсоогоод "За найз минь, манай гашааны доохын нугаа жалгыг анзаарсан биз дээ. Тэр хаваар хөвтэйхэн гараад төв зам руугаа ороорой доо" гэж хэллээ. Ярих болгонд л энэ үгээ хэлэх юм аа чи нэрээ. Санаа зовлтгүй. Найз нь ямар өөрөө машина барих биш. Манай дүү ундаанаас юу ч уугаагүй чи. Хараа үсттэй. Угаасаа морин жолооч хэлэх гээд давуулаад ирсэн. Үгүй тэгээд ч найз нь хэдэн ажлын машинууд хөдлөгдөг хүн байна та. Машина эвдчихлээ гэхэд ажилчдынхаа хинрүүнж хамаагүй залгахад л дуудчихна шүү дээ. Дохио анивчулсан каранта машин хүрээд л ирнэ гэж мэд. За чи надад өнгөрөөд яах вэ? Харанхууд машин барина гэдэг эрүүл согтуугийн айл айланд нь хэзүү шүү дээ. Зүгээр л болгоомжтойгон яваад хараарай. За зүгээр дээ найз минь. Санаа зовлтгүй. Хэрэг гарвал юу ч яасан хамаагүй залгана биз. За. Дараа уулзъя. Найзууд маань явчихлаа. Эргэн тойрон нам чим. Бэ гэдэг хүн задалсан задлаагүй шар аригны лонгохнууд овоорсон ширээнийхэн ард ганцаархнаас сууна. Найзуудын минь хэлж байсан үгс хөлчөө ухаанд минь эргэлдэнэ. Танаа энэ хавч үнэхээр сайхан газар юм. Хойр хавынхаа айлуудын байшин газруудыг үн зөхиод чамаагүй худалдаж аваад дөрвөн үлрэл амьдрах боломжтой хотхон баривал яасан юм? Чи энэ чиглэлийн бизнес хийж байгаа юм чинь энэ хавьдаа нэг иймэрхүү ажил хийдэгвэл миний найз бол ард нь гарна да. Тийм ээ. Хэдий ууж идэж суухтан ирсэн яриач гэлээ. Найзуудын минь хэлсэн энэ үгэн дотор бас ч гэж боломж нуугдаж байх шиг санагдана. Хойр хавийн газруудыг авах. Тийм ээ. Энэ бүхнийг эхлүүлэхийн тулд хамгийн түрүүнд энэ эзэнгүй орхигдсон хойд байшингаас эхлэх хэрэгтэй гэсэн бодол толгойд орж ирав. Тэгмэгцэн би шуудхан л өндөв. Шин санааг хойш тавина гэдэг хизээч эхлэхгүй баталгаа. Би энэ үгийг жаазлаад ажлын ширээнийхэн арын ханан төлөвч гсэн юм. Магадгүй өнөөдрийн хурж атгаж чадсан баг сагхан амжилт минь энэ жаазлсан үгний ач тусч байж мэднэ. Шин санааг хойш тавина гэдэг хизээч эхлэхгүй баталгаа. Ингээд би юугч хоош тавихгүй тулд байшингаас гарлаа. Цуслангийн шүн нам чим. Тэртээ алсад айлын нохоо үе үехэн хотож байгаагээс тооцвол эргэн тойрон чимээ анаргүй. Шүнийн зөөлөн салхи үе үехэн элбэх нь өдөржин халуудсан над шиг хүнд нэн таатай. Дээш харвал шүнийн тэнгэрт үе төмөн одод анивчин гялалзана. Хотын төвд бол шүн дээшээ гарахад од ингэж харагддаггүйсэн. Шар аригны лонх 3-ыг хоосолж, вискинээс 2 хундахыг татсан. Миний хувьд бол энэ хэмжээ тэгтлийн ихэд тооцогдохгүй. Гэхдээ бас бүрж баг гэхэргүй юм. Ямар ч тач олон жил эзэнгүй байгаа арын хашаанд орж үзье гэх бодол төрүүлэх үз тийм л хэмжээ боллоо та. Ингээд би гараажнаас эвхдэг шат гаргаж аваад арын эзэнгүй байшингийн төмөр хашаанд таваажиж тулгаж тавилаа. Хэрвээ ингэж шат ашиглахгүйгээр энэ хашааг давах гэж оролдвол гэдсээр хэн шорлогдож өгөхөд гайхах зүйлгүй. Эцэст нь би олон жил хүн үзэгдээгүй арын байшингийн хашааг анх удаа давж орлоо. Зэрлэгөөс битүү ургасан хашаанд оржгоод ямар тач нөгөө талд үлдээсэн шатан татаж авав.
Мэдээч энэ шат маань буцаж гарахад хэрэг болох учиртай. Хашааны дотор талд хөлөг ишгмэгцэн би гэдэг хүн гэгэн цагаан өдөр хөршинхрүүгэн орж байгаа аятаа өөртөө идгэлтэйхэн алгасаар байшингийн хаалганд тулж очлоо. Хэдийгээр энэ газар туслангийн байшин бариад 10 жил болсон ч би энэ хойд айлын хашаанд анх удаа хөлөг ишгэж байшингийнх нь хаалганд тулж ирж байгаа нь энэ. Мэдээж арын байшингийн төмөр хаалга төгжээтэй байна. Зүгээр ч нэг төгжээ дөрөгчсөнгүй. Хавдгаа хөндлөн төмрөөр даруулан бэхлээд түүндээ бас нэг цоож зүүчгэж. Яг л хашааныхан хаалганд зүүсэнтэйгэн ижилхэн том төмөр цоож байна. Арай л ихэдсэн гэмээр цоож бэхлэгээнүүд. Гар утасныхан шийдэнг тусгаж байшингийн хаалгыг илүү наривчлан харлаа. Хаалган дээр ямар учиртай бүү мэд. Үнийг дааван тууз гэмээр зүйл хөндлөн наасан байх бөгөөд тэрэн зах хэсгээсийн баг зэрэг ховхороод салбайчихсан байх. Элдв янзын хээ хуар дүрс тэмдэглэл эрэж ч гэсэн хуучин муу дааваны тамтаг. Энийг ихэн бодсон чигүй. Энэхүү дааван туузыг нэг болонгаас нь надгаж аваад хуулж орхилоо. Тэгээд цаана нь төмөр хаалган дээр нэгэн бичиг байгааг олж харав. Буудагаар бичсэн морой сарын хэдэн үгс. Нэг их томор биш ч гэлэн тогтож ажиглавал бас ч гэж уншиж гаргаж болох үз бичиглэлаач. Хүнгүй тол бүү тогш. Тийм ээ. Хэн нэг нь ингэж биччихэж. Магадгүй хавь ойрын өсвөр насны хүүхдүүдийн хийсэн үйлдэл байх. Эсвэл эзэн нь өөрөө ингэж биччихсэн ч юм уу хэм мэдхэв. Би энэ хүрээд ер нь энэ байшингийн хүмүүс яасан болов? Хэмээн дахиад л өөрөөсөө асуулаа. Хаалгуудын ингэж айхтар сүрхий цоожilж битүүмжилснийг бодвол удаан хугацаанд ирэхгүй хэмээн төлөвлөж гадаадын аль нэг орн руу нисэж удсан байх гэмээр. Тэгэд магадгүй тэндэн анх төлөвлөж байснаас аач илүү удаан хугацаагаар амьдрах шаардлага үүссэн байж болно. Би ийм бодсон нь цоожтой хаалганаас холдож байшинг тойрон алхав. Том хашаатай, томч байшин. Ууган чинь газрыг худалдаад авчих бол өөрийнхөө газартаа нийлүүлээд ямар нэгэн аятайхан бүтээн байгуулалт хийж гэж боломор санагдана. Байг гэхнээ ядчил багахан хэмжээний хүүхдийн цуслан болгочихмаар. Хэрвээ тэгж чадвал бас нэг бизнестэй болж илүү хэдэн төгрөг олоод байхад ятах юмгүй. Би энэ мэтийг төсөөлөн байснаа энэ харанхуй өргсөн дүнхийсэн том байшинд ямар янзын тавилга хэрэгсэл юу байдаг юм болов гэж бодож үзв. Цонхнуудын цаагур хөшиг татаастай байгаж нэг цонхных нь хөшгөнд төөх хэрийн завсар үлдчихсэн байна. Би энэ завсрыг олж анзаармагцсан шуудхан шадан чирж авчираад доор нь байрлууллаа. Тэгэд мөнөг шатаар нь дээшээ өгслөөдөө. Шатаар дээшээ 5-6 гишгүүр өгсвүүгүй юу? Нүүр маань байшингийн нэг давхрын цонхны төвшөнд тулж ирлээ. Ингээд би цонхонд нүүрийн толгох шахан болоод хөшигний завсраар байшин доторхыг харах гэж оролдов. Доторх байдал нээгэх ил тод харагдаагүй ч ямар ч өрөөний цаад булан хавцаа том дөрвөлжин ширээ хэдийн ширхэг төрслөгтэй сандал угааг ерөнхийд нь багцаалдлаа. Өгнөөс илүү харах боломж алга. Би шатнасан пуугаад буцаж гэрэлүүгэн зүглэх гэснэн цог тусав. Тэгээд согтуугийн аагаарч гэхүү буцаад байшингийн хаалга руу очлоо. Гадна талаас нь давхар төмрөөр бэхэлсэн хар ногоон өнгийн бүргэд хаалга. Хүнгүй тул пүү тогш гэсэн бичиглэл.
ингээ зөрүүдлэмээр санагдсан ч юм уу? Согтуугийн ааг ч юм уу бүү мэд. Би хэдэн хором ширтэн байснаа цоочтой төмөр хаалхыг тогшлоо. Яагаад гэдгийг өөрөө ч мэдсэнгүй, зүгээр л тогшчихлоо. Гэтэл энэ үед хав харанхуй таг чимээгүй байсан байшин дотор хэн нэгний тожгонон гүөх хөлийн чимээ гарч тэгснээ залхуулаад "Хинбэ?" гэх бөсгүй хүний хоолой дуулдах нь тэр. Ийм зүйл болон чиний төсөөлөөгүй байсан би цочсонтон хоошо унаж тусан ухарсаар хумгүй гэрлүүгэнгүй ба. Байшиндан орж ирээд хаалган төгжчихээд том өрөөнийхөө буудан дээр суун туслаа. Тэгэд нэг урдхан шиг амьсгаа авчгаад болж өнгөрсөн зүйлийг хайлт төмөлд эргэцүүлв. Үгүй энэ эдч хүрэх шиг. Үгүй тийм ээ. Энэхэн хооронд өсвөр насны жаахан хүү шиг айснаа бодохоор үнэхээр л өөрийгөө шоолмор болно. Үгүй саяын тэр харанхуй байшин дотроо сонсогдсон гэх тэр зүйл үнэнтэй бол хийх хоосон төсөөлөл байж таарна. Мэдээж юу гэж хэлээ гадна талаас нам дөгжчихсэн байгаа тийм байшинд хүн байх үлээ тий. Гэдрүүлж ууснасаа болоод л хий зүйл сонссон хэрэг. Бэ хөргөгчнөөс савтаа бас гаргаж задлаад хэдэнтэй балгалаа. Тэгмэгцэн шүүгэнээсэн хүнжил аваад шуудхан л ундлахын өрөөнийхэн орон дээр очоод хэвтээд өгөв. Шалав хүн шиг унтахыг хүсэж нүдэн аньсан ч сэтгэл санаа хачин тавгүй. Үгүй ингэж тавгуурхад байгаа шалтгаан хаач үнэндээ бол сэтгэлийнхэн хүнд мэдчих байна. Төрөн гэрлүүгэн орох гэж яаран хашаад авч байхдаа хайлтхан эргэж харсан юм. Тэгэхэд өнөөх цонх нүдэнд туссан. Төрөн гадна талаас нь шатаар авирж нүрээ толгох шахам харсан тэр цонх. Тэр цонхны цаагуур татаастаа байсан хөшиг өмнөхөөсөө илүү томоор дэлгэгдчихсэн байх шиг санагдсан. Тэгэд л тавгуурхэд байгаа хэрэг. Хэрвээ миний тэгэж анзаарсан үнэн бол байшин дугаа хэн нэгэн цонхныхон хөшгийг илүү томоор нээгээд миний араас харж байсан гэсэн үг шүү дээ. Ингэж бодохдоо зэрэгцэн хамаг биемийн аг засгийгч нөгөө талаас энэ бүхэн хэтрүүлсэн төсөөлөл байж болохыг ч өөртөө сануулхаа мартсангүй. Одоо бол би иймэрхүү төсөөллөөр өөрийгөө айлгахад арай л хөөгшдөн. Тийм ээ. Элдэв юм төсөөлөд байлгүй зүгээр л унтах хэрэгтэй. Өглөө нар гарсан хойно болж өнгөрсөн зүйлийг эрүүл ухаанаар дэнсэлэхэд оройтохгүй. Хэрв та энэхүү зохиолыг яг одоо бүдүүн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоорой.